Насаа юу тэр нөгөө би нэг таарт юм хэлэх гэсэн байна. Тэр чорон мог тэр ингэх хэрэгтэй нөгөө апдейт хийх хэрэгтэй байна. Тэхийн тулд тэр нэг маус ч болохгүй байгаа шүү дээ. Ер нь тэр маус болохгүйгаас гадна одоо сүүлийн энэ 9 сард нэг апдейт хийх хүмүүс энэ апдейт хийх тийм програм өөрчлөлт бий болсон байхгүй юу. Тэрийг апдейт хийж тэгэнгүүт нөгөө чинь байхгүй болно. Ер нь энэ апдейт хийснээр бол тэр гар утсан дээр байгаа аюул олон програмууд чарамд ажиллах боломжтой болж байгаа маа. Тэхийн тулд апдейт хийхэд бол яг хөө зэрэг баруун дээдлэлд очлоо. 3 цэдэр очлоо. За тэгээд энэ settings гэдэг рүү орлоо. За ингээд settings гэдэг рүү орлоо. За тэгээд ингээд settings рүү оронгууд чи ингээд зөндөө олон юм одоо network гэж байна, bluetooth гэж байна, people гэж байна. Алууд хангаж удаа. Тэгээд доошо ингээд appearance гэж байна, device гэж байна, search engine. Тэгээд advanced гэдгээр нь дарнаа. Advanced гэдгээр нь дарна. За тэгээд доошо. Өөний гацаад байна. Доош тараа. Advanced гэдгээр нь дарангуут яахгүй. Энэ гарч ирсэн юм байна. За ингээд advanced гэдгээр доош онгод date, time, privacy, security гэдэг бүр хамгийн доотлолт нь очино. Password ингээд явсаар хагаад language, downloads гэдэг хамгийн доотлол нь reset гэж байгаа. Энэ reset гэдэг чинь энэ power wash гэдэг дарах хэрэгтэй шүү. Power wash. Тийм ээ. Power wash гэдэг ингээд тий. Тэгээд ингээд яг хөө ингээд restart хийчих power wash. Энэ power wash гэдэг нь болохоор яг хөө зэрэг чиний энэ power wash гэдгээр л дараад компьютераа бүгдийг restart хийгээд тэгээд дахиж одоо шинээр юу суулгаж байгаа гэсэн. Ингээд сууснаар бол яг хөө зэрэг ингээд сууснаар бол шинэ програм апдейт хийгдээд тэгээд чиний нэг асуудал байхгүй болно. Тэн сад нэр нь бол зайлшгүй гэж юу хийх шаардлагатай байгаамаа. Power wash хийх хэрэгтэй байна. Power wash хийж хэлэх гэсэн. Заавар зүйлгээ power wash хийж над руу мессенжерээр явуулаа. За баяртай. За stop.